Өглөөний минь бүгдээрээ сайхан амарсан уу? Шинэ өглөөний минь нарлаг сайхан өглөөний минь. Йохан 21-р бүлгээс ойлгосон зүйлээ даруугаар хуваалцъя. Үг хуваалцахаа өмнө би та нартай ерөөлийн сувг подкастын эрхэм зорилгыг бас дахин сануулмаар байна. Манай подкастын эрхэм зорилго бол өдөр болгоны Библи уншлагын цагийг итгэгч хүмүүс итгэлийн амьдралдаа хэвшүүлэхэд нь туслах тийм зорилготой байгаа. Тэгээ онцгойлон дөнгөж Христийг хүлээж аваад сайн мэдээ сонсоод байгаа шинэхэн итгэгчдэд хэрхэн Библийг өдөр болгон тогтмол уншиж, яг ариун сүнсээр ойлголтуудыг авах уу, хэрхэн эмх цэгцтэй унших уу гэдэгт нь туслах зорилготой байгаа. Тэгээд өчигдөр инхмаа бас үгийн ойлголтын дээр хуваалцсан байгаа тий. Дөнгөж сайн мэдээ сонссон хүмүүстээ Библийг бэлгэлээ гэсэн байгаа. Яг тэр Библи бэлгэлсэн хүмүүс дөнгөж Библийг гар дээр аваад яаж унших уу, хаанаас нь унших уу, яаж яг тэгж өдөр болгон уншиж хэвшүүлэх үү гэд олон асуултууд байдаг байгаа. Тэгээ яг тийм хүмүүст бас манай подкаст бол маш их тус олно. Тийм болохоор та нар маань манай подкастыг бусад тийм шинэхэн итгэгч хүмүүстэй бас тэгээд Библи уншихаар өдөр болгон Библийг уншия, өдөр болгон Бурхны үгээр амьдрий, Бурхны үгийг өглөө болгон Бурхны үгтэй хамт эхлүүлье гэж тэгж хүсэж байгаа тийм итгэгч найзуудтай хүмүүст бас санал болгоорой гэж бас хүсмээр байна. За 21-р бүлгийн 1-ээс 14-р эшлэлдэр энэ дээр юу болж байна гэхээр Есүс цовдлогдсныхоо дараа дахин амьлаад өөрийн 7 шавьдаа үзэгдэж байгаа. Шавнар нь загас барих гэж шүнжэнгөө үтсэн боловч юусоо загас олохгүй байж хат нь үүрээр Есүс очиод та нарт идэх юм байна уу гэтэл биднэрт идэх юм байхгүй гэж хэлж байна. Тэгвэл баруун тишээ тороо хайдаа гэсэн баруун тал руу хаяхад харин тор нь дүүрэн загсаар дүүрээд загсаа аваад голын ирэг дээр гарсан чи Есүс тэнд гал талах бэлдсэн. Барьсан загснаас аваад ирээ бүгдээрээ хооллё гэж хэлж байна. Тэгээ энийг нь харсан шавнар нь энэ Есүс байна гэд таньж мэдж байгаа тухай гарч ийн л да. Энэ ишлүүдэд Есүс ямар дүр төрхтэй харагдаж байна вэ? Есүс 7 шавьтай өөрийгөө харуулж байна. Би дахин амьлсан, би энд байна, би эзэн чинь байна гэд ингээд нүдэнд нь бүр ингээд харуулж байна. Тэгээ хамт ингээд хоол идээд байж байна те. Тэгээ тэр харагдаж байгаа үе нь болохоор гарч ирсэн үе нь болохоор тэдний бүр ингээд яг хэрэгцээтэй үед нь шүнжэнгөө ингээд загас бариад оролдоод чадахгүй байсан тэр хэрэгцээтэй үед нь гинт ингээд гарч ирж байна. Тэгээ гарч ирээд тэдний хүсэж исэн загсыг нь дүүргэж өгч байна. Тухайн үеийн нөхцөл байдал тэднэрт бол загас л хэрэгтэйсэн. Тэднэрт алт хэрэггүй байсан. Тэр яг загсыг нь ингээд дүүргэж өгч байгаа. Тэгээ би энийг ингээд уншсан чинь Есүс ингээд миний итгэлийн амьдралд ч гэсэн яг ингээд хэрэгцээтэй үед нь ингээд гарч ирдэг. Тэгээ тэр гарч ирэхдээ би чамтай хамт байна. Би эзэн чинь байна. Би энд байна гэж өөрийгөө яг таньж мэдүүлдэг. Тэгж гарч ирээд бас яг миний тэр хүсэж исэн зүйлийг яг тэр миний хэрэгцээг ингээд хангаж өгдөг. Эхлээд ингээд Есүс ингээд өөрийгөө ингээд таниулдаг. Би байна. Би эзэн байна гэж таниулаад тэгээд тэр таниулсан үе нь болохоор яг миний хэрэгцээтэй үед тэр яг хэрэгцээтэй зүйлийг нь өгдөг. Тэгээд би үнэхээр өөрийн амьд эзэндээ бүх талархал магтаалыг өргөж байна. Тэг үнэхээр Есүс Христийн нэр алдарч болтугай. За тэгээд анхаарал тавьж сонсонд баярлалаа. Дараагийнхаа үгийн ивэл уулзцаая.